За сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ 2023 оны 9-ний эсвэлтийн ерөнхий шалгалтын математикийн А хувилбарын 17 дугаар одлогыг танилцуулъя. За 17 дугаар одлого маань бол А вектор маань өгсөн байна. А координат нь x хасах 1 2 гэсэн координаттай. Векторын урт нь 5 бол x-ийг олоорой гэсэн бодлого байна, тийм ээ. Одоо бодлолтыг харъя цөмөрөө. За векторын уртыг олохдоо яаж олдог вэ гэх юм бол харгалзах координатуудын квадрат зэрэг дэвшүүлээд хооронд нэмээд язгуургадаг тийм. За тэгэхээр x координат нь x учраас x квадрат нэмэх нь y координат нь хасах 1-ийн квадрат маань нэмэх 1 тийм. Нэмэх нь 2-ын квадрат байх нь. За эндээс урт нь 5 гэсэн. Тэгэхээр уртынхаа оронд нь 5 гээ орлуулчих. За тэгээ үүний хоёр талыг квадратыг дэвшүүлчихвэл 25 тэнцүү x квадрат дээр нэмэх нь 4. Эндээс x квадрат нь 20 буюу x тэнцүү нэмэх хасах язгуур дээр 20. Тэгсрийн язгуур авч байгаа шүү дээ тий. За эндээс 20 маань язгуураас 4 гараад 2 язгуурын дор 5 байна тийм ээ. Тэгэхээр x координат маань 2 язгуурын дор нэмэх хасах 2 язгуурын дор 5 буюу y хариулт маань яг зөв байх нэ. За дараагийн 18 дугаар одлогыг харъя. X квадратын bx нэмэх нь c тэнцвүүдийг гэсэн юм квадрат хэвштгэл байна, тийм ээ. bc гэсэн параметр агуулсан байна, тийм. За тэгштэлийн нэг шийд нь 2 дээр нэмэх нь e биш 1 дээр нэмэх нь 2e бол c тоолроо. За тэгэхээр энэ дээр 1 дээр нэмэх нь 2e гэж байна, тийм ээ. 1 дээр нэмэх нь 2e гэдэг маань өөрөө комплекс тоо байх нь. Тэгээ хуурмаг хэсэг нь 2, бодит хэсэг нь 1 байх нь. Хэрвээ квадрат хэвштгэлийн шийд нь комплекс тоо байх юм бол нөгөө шийд нь хосмог шийд байдаг тийм хосмог шийд. Хоёр шийд маань хоорондоо хосмог байх нь. Тэгэхээр нэг дээр нэмэх нь 2-ийн хосмогийг олъё. Хосмог гэхээр дээгүүр зурдаг тийм ээ. За энэ маань хосмог нь хуурмаг хэсэг нь эсрэг тэмдэгтэй буюу 1-ээс хасах нь 2-ыг болчихдог. За тэгэхээр нэг шийд нь нэг дээр нэмэх нь 2-ыг, нөгөө шийд нь 2-ыг 1-ээс хасах нь 2-ыг гэдэг шийд байх нь. За эндээс бас нөгөө комплекс тоо маань квадрат хэвштгэл маань Виетийн теорем биелэхийн цөмөр сургагчдээс харсан баг тий. За эндээс c гэдэг суул тоо маань болохоор хоёр шийдийн үржүүлэлтээр яах нь тэнцүү байсан. За эндээс хоёр шийдийг үржүүлчих. Нэг дээр нэмэх нь 2-ыг үржих нь 1-ээс 2-ыг үржүүлвэл c-тэй тэнцүүгээд үржүүлээд хаалтаа задлаад нэмэгдсэн чинь 1-ээс хасах нь 4-ийг квадрат болсон. Тэгэхээр e квадрат маань хасах 1 гэдгийг бол цөмөр мэдж байгаа тий. За тэгэхээр e квадрат хасах 1 юм чинь 1-ээс хасах нь 4-ийг үржих нь хасах 1 буюу хасхын нэмэх 1 болоод 1 дээр нэмэх нь 4 нь c-тэй тэнцүү буюу c маань эндээс 5. Манай зөв хариу маань D хариу болох нэ. За дараагийн 19 дугаар одлого харъя. Тэнцүү хариуг болж харгалзуулаарай гэсэн. За тэгэхээр ингээд 1-р одлогынхаа харъя. 3-ын хасах 2 зэрэг гэж. Тэгэхээр 3-ын хасах 2 зэрэг гэдэг маань 1-ийг хасах зэрэг гэдэг маань 1-ийг хоох нь. Тэгэхээр 1-ийг хоох нь 3-ын квадрат буюу 9-ний 1-тэй тэнцүү. Тэгэхээр 9-ний 1 гэдэг маань C хариу зөв байна. Тэр 1 маань C-тэй тэнцүү. Тэгэхээр 1-ийн C гэдэг маань эндээс A ч байж болно, B ч байж болох хэрэгтэй байгаа тийм ээ. За 2 дугаархыг нь харъя цөмөрөө 27-гийн x зэрэг нь 9-тэй тэнцүү бол таарч тий. Тэгэхээр эндээс 27 гэдэг маань 3-ын квадрат буюу давхар зэрэгд үржүүлээд 3-ын 3x зэрэг нь 3-ын квадраттай тэнцүү болох юм. Эндээс суурьуд маань 3 гэдээ адилхан байгаа учраас яг нь зэргүүдийн хооронд нь яг тэнцүүлъя. Тэгэхээр 3x нь 2-тай тэнцүү буюу эндээс x маань 3-ны 2 буюу манай артлаа b хариу жижиг b хариу. Тэгэхээр хариулт маань манай зөв хариулт байх нь тий. За яг хөө цөмөр одоо нэгэн тариугаа олцсон чсэн. Цаашаа 3 дугаархын бодлолтыг харъя. Логарифм 4 суурьтай 8-ыг хэрхэн янзлах вэ гэвэл 8 гэдэг маань 2-ын куб. Логарифмын арын илэрхийллийн зэрэг маань 3 байна тий. Тэгэхээр логарифмын арын илэрхийллийн зэрэг уршаа орж үржигддэг логарифмын урт. Тэгэхээр 3-ыг үржих логарифм 4 суурьтай 2 болох нь 4 маань өөрөө бас 2-ын яг нь квадрат гэж үздэг. Тэгэхээр логарифмын суурийн зэрэг нь уршаа орохдоо хувааж ордог. Тэгэхээр 3-ыг хуваах нь 2-ыг үржих логарифм 2 суурьтай 2 буюу логарифм 2 суурьтай 2 чинь 1-тэй тэнцүү. Эндээс энэ маань 2-ны 3 буюу А хариутай зөв байх нэ. За ингээд бидний хариулт E гэдэг маань яг нь зөв байх нэ. 20 дугаар одлого байх нь тийм ээ. За 20 дугаар одлого маань А матриц өгсөн юм байна. Квадрат матриц байна. Эхний мөрийн элемент нь x 2
2 дахь мөр элемент нь 6 x-тэй нэмэх 1 гэсэн. За матриц ургуугүй байх x-ийг олоорой гэсэн. За бодолтыг харъя. За хэдийд матриц ургуугүй байдаг вэ гэвэл тодорхойлогч нь тэг байдаг. За тэгэхээр квадрат матрицын тодорхойлогч тэг байх нь. Тодорхойлогч гэм шулуун зурдаг тий модулын хэлбэр. За тэгэхээр тодорхойлогчийг квадрат матрицын тодорхойлогч хэрхэн олдог вэ гэх юм бол зөв дигнал буюу x-ийг x-тэй нэмэх нэгээр үржүүлээд хасах нь буруу дигнал буюу 6-г 2-оор яах нь үржүүлээ хасдаг. За тэгэхээр x-ийг үржих нь хаалтаа нэлээ x-тэй нэмэх нэг хасах нь 2 6 12 хасаад тэг гарах хэрэгтэй. За эндээс хаалтаа задлаа үржүүлчихэд x квадрат дээр нэмэх нь x тань хасах 12 нь тэгтээ тэнцүү гарах. Тийм шийдэх цөмөр хайх нь тий. За дискриминантаараа бодонгууд дискриминант маань 49 гараад x1 маань хасах 1 дээр нэмэх нь 7 байх нь 2 буюу 3 x2 маань хасах 4 гэж гарах нэ. За ингэхээр манай хариу маань 3 хасах 4 гэсэн хариу маань C хариу маань зөв байх нэ. За 21 дугаар хадлыг харъя. ABC гурвалжны хувьд AB 6 AC 5, BC 7 гэх 3 тал нь гуруулаа өгсөн байна тий. Тэгвэл косинус альфаг А өнцгийг олоорой гэж. За тэгэхээр энэ доор зураг харж байгаа хта бүхэн тий. Тэгэхээр А өнцг маань энэ вэ тий. Тэгэхээр гурвалжны хоёр тал хоорондох өнцг нь мэдэгдэж байвал косинусны теорем гэдэг шиг гурван тал нь мэдэгдэж явах өнцгөө бичдэг косинусны теорем бичүүлдэг тий. За косинусны теорем хэрхэн бичдэг вэ гэвэл за энэ А өнцгийн эсрэг талын квадрат буюу 7-гийн квадрат тэнцүү хоёр талын квадратуудын нийлбэр. Өөрөөр хэлбэл 6-гийн квадраттай нэмэх нь 5-ын квадратыг хасах нь 2 дахирлыг 2 дахин амсан үржүүр. Тэгэхээр 2-ыг үржих нь 5, үржих нь 6, үржих нь хоорондох өнцгийн косинус А гэж косинусны теорем бичдэг тий. За эндээс 7-гийн квадрат маань яах нь 49, 6-гийн квадрат маань 36, 5-ын квадрат маань 20. Тэгээд 2-ыг 6 5-аар үржих 60 гэдгийг тооцчвал эндээс 49 маань 61-ээс хасах нь 60 косинус альфатай тэнцүү байх нь тийм ээ. За эндээс 60 косинус А-га уршаа оруулаад 49-ийг хойшоо оруулж адилтгах юм. Тэгвэл юу болох вэ? 60 косинус А маань 61-ээс 40-ыг хасаад 12-тэй тэнцүү байх нь. За эндээс косинус А-га олчихвол 5-ны 1 байх нь. 60 маань үрчиж байгаа юм жоо хаваа шүү тий. За ингээд манай зөв хариулт маань яах вэ? B хариулт зөв байх нэ. За ингээд дараа нь 22 дугаар бодлого маань А, Б гэсэн хоёр цэгүүд өгсөн байна тий. За А-гийн координат нь хасах 2, 1, Б-гийн координат нь 1, 3 гэж өгсөн байна. За дайрах шулууны тэгштэйлийг бичээрэй гэж. За тэгвэл шулууны ерөнхий тэгштэйл маань өнцгийн хавцаатай тэгштэйл маань бол Y тэнцүү KX-тэй нэмэх нь B хэлбэртэй байдаг тий. За энэ K маань бол өнцгийн хавцаатай байдаг. За тэгэхээр энэ өнцгийн хавцаатай хэрхэн яаж олдог вэ гэх юм бол хоёр цэгийн дайрсан өнцгийн хавцааны шулууны өнцгийн хавцаа залхахдаа Y-гээс нь Y асдаг. Тэгээ үгсвэл 3-аас хасах нь 1. Хуваах нь x-с 1-с асдаг. Тэгэхээр 1-ээс хасах нь хасах 2 гэхээр нэмэх 2 чинь тий. Тэгэхээр эндээс өнцгийн хавцаат маань 3-ны 2 болчихно. За тэгвэл k-г хооронд орлуулаад биччихвэл y тэнцүү 3-ны 2x-тэй нэмэх нь b хэлбэртэй яах нь боллоо. За тэгвэл энэ шулуун дээр маань энэ дээрх a, b гэсэн хоёр цэг хоёулаа яах нь оршин байх учраас багш нь b цэгийг ордлуулчих x-ийн оронд 1-ийг y-ийн оронд хасах 3-ыг үзэгөө 3-ыг орлуулад b-гээ олчихвол B маань хэд баглаа? 3-ны 7 байх нэ. Ижил өөрөөгөө хасчихвал тий. 3-ны 7. За тэгээ олсон B-гээ одоо нөгөө энэ тэгшгэлдээ авч тавьчих л да. Тэгэх юм бол Y тэнцүү 3-ны 2x-тэй нэмэх нь 3-ны 7 байх нэ. За энэ тэгшгэлийнхаа хоёр талыг 3-аар үжчихье. Тэгвэл 3 Y тэнцүү 2x-тэй нэмэх нь 7. За ингээд хариултуудаа харсан бол нэг талд нь ялгцсан учраас 3y-г хоошоо оруулчихсан. Тэгвэл юу болох вэ? 2x-ээс хасах 3y-г нэмэх нь 7 тэгтээ тэнцүү буюу манай хариу зөв хариу маань D хариу байх нэ. D хариу зөв хариу байх нэ тий. За дараагийн нэг бодлого харъя 23 дугаар бодлого харъя зүмөрөө А, Б гэсэн цэг өгсөн байна. А цэг нь 2 1, Б цэг маань 1 4 гэсэн цэг өгсөн байна. Тэгвэл энэ А, Б дээр төгсгөлтэй хэрчмийг нэгний мөр нь 0 хасах 1, хоёр дахь мөр нь 1 0 гэсэн матрицаар хувиргахад эдгээрийн аль хургалт нь вэ гэсэн байна. За бодолт. За хувиргалтын матрицаа эхлэе биччихье. Үржих нь цэгээ багнаар бичдэг. Юу гэсэн үг эхний баг нь маань бол А цэгийн координат 2 1. Дараагийн баг нь маань Б цэгийн координат буюу 1 4 үржүүлчих. За тэгэхээр матрицаар үржүүлэхдээ яаж үдвэл
мөрийг багнаар үржүүлээд хооронд нь нэмдэг. Тэгэхээр эхний мөрийг эхний 2 дахь матрицын эхний багнаар үржүүлээд хооронд нь нэмээд дараагийн эхний мөрийг 2 дахь матрицын 2 дахь багнаар үржүүлээд 2 дахь элементийг тавиад за 2 дугаар мөрийн элемент нь ямар элементтэй хөвөл 2 дахь мөрийг 2 дахь матрицын эхний багнаар үржүүлээд нэмээд нэмэх нь 2-ыг 2-оор үржүүлээд нэмтэл ийм болох нэ. За үүнийгээ харгалзаж нэмэх хасах үржүүлэг биелүүлэнгүүт хасах 1 2 4 хасах 4 1 гэсэн юм цэгүүд гарах нэ. Тэгэхээр юу гэсэн үг вэ? А цэг маань бол 2 1 байсан. Б цэг маань бол 1 4 байхад хувиргалтын матрицаар А штрих цэг маань за эхний баг наав штэ. Хасах 1 2 Б штрих цэг маань хасах 4 1 гэж хариу цаг гарах нэ. За эндээс бол нөгөө нэг А хариулт бол биш гэдэг нь харагдаж байгаа. Яагаад гэвэл А хариулт x y тэнцүү гэсэн хувиргалт байна шүү дээ, тий. Тэгэхээр x y-ийн байр нь яг нь солино гэсэн үг. Тэгэхээр тийм байр нь солигддог байна. X y-ийн байр нь солигдсон боловч урдаа хасах тэмдэгтэй. Тэгэхээр А хариулт бол манай хариулт яг биш. C хариулт маань бол OX тэнхилгийн хувь тэгшимтэй буюу Y тэнхилгийн тэмдэг солигддог. Гэтэл Y-ийн тэмдэг солигдох биш, X y-ийн байр нь солигдсон байгаа даа шүү дээ. Тэгэхээр C хариулт биш. D хариулт нь O2 тэнхилгийн хувь тэгшимтэй буюу X-ийн өмнөх коэффициент нь хасах болдог. Гэтэл X-ийн өмнөх коэффициент нь хасах болсон боловч яг нь X-ийн байр солигдсон. Тэгэхээр одоо манай хариу B юу, E юу гэдэг хариулт байх нь болох нэ. За багшны зураад утсан энэ дээр зураг дээр харагдаж байна тий. А Б гэсэн цэгийн 2 А цэгийн координат 2 дээр 1, Б цэгийн координат 1 дээр 4 гээд хооронд холбогдсон байгаа. За тэгэнгүүтээ А штрих Б штрихээ бас ураад үзэнгүүт энэ координатын ихтер төвтөө 90 градусын яах нь эргүүлэлт бол таах. Тэгэхээр цагийн зүүнний эсрэг тооцохыг бол нэмэх градусаар тоолдог тий. Харин цагийн зүүнний яах нь дагуу байхыг хасах градус гэж үздэг. Тэгэхээр манай зөв хариулт маань Е хариулт байх нэ. За энэ хүрээд өнөөдрийнхээ хичээлийг дуусгая. Тэгээд дараагийн хичээлээр цөмөөрөө 2 онооны бүх бодлогыг бодоод дуусчих бах. Тэрний дараагаас эхлээ 3 онооныхоо бодлого руу цөмөөрөө явах.